За манай хуулийн фирм бол Монголын ууган хуулийн фирмүүдийн нэг. Одоо 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх төрлийн хуулийн үйлчилгээ үзүүлдэг ийм фирм байгаа. Үүн дотроо 90 эргэн захиргааны одоо шүүхэд төлөөлөх үйл ажиллагаа, мөн дээрээс нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нар компани хуулийн этгээдүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг. Одоогийн байдлаар нийтдээ 40 гаруй ажилтнтай, үүнээс 20 гаруй нь бол одоо Монголын хөлжтэй албаноос хуульч эрхээ авсан өмгөөлөгч нар ажилладаг. Сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдрийн прогрес блиц асуулт хариултын дугаард өмгөөлийн Snow Hill консультанси хуулийн фирмийн гүйцэтгэх захирал партнер Нямцрын оролцож байна. За танд өнөөдрийн мэдрэгий. Баярлалаа. Чамд ч бас өдрийн мэдрэгий. За баярлалаа. За сая бид нэр офстай чинь одоо хуулийн фирмийн офстай чинь танилцлаа. Маш сайхан офс одоо зохион байгуулж хийсэн байна. Баяр хүргэе. Баярлалаа. За ингээд асуултанд шууд оръё. За хуулийн аль чиглэлд хэр удаа ажиллаж байна вэ? Ер нь төлхөө ямар чиглэл тий? Фирмдээ 2011 оноос хойш ажиллаж байна. 13 дахь жилдээ. 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Төлхөө бизнесийн зөвлөх үйлчилгээ одоо гадны болон дотоодын хөрөнгө оруулагч нарт Монгол улсад одоо үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хуулийн үйлчилгээ зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Ер нь зөвлөх үйлчлэгээ тал руугаа. Зөвлөх үйлчлэгээ тал руу. Хэрэг маргаанд бол явахгүй. Хэрэг маргаанд бол яг хаяадаа бас оноо. За өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Хоёр дахь асуулт. Гурав дахь болчих уу? Хоёр дахь. Өглөө босоод мэдээж хамгийн түрүүнд хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлтэж өгнө. Өглөөний цай бол тухайн өдрийн одоо хамгийн чухал хоол гэж боддог учраас аль болох өөр сонголттой тэрэн дээр маш их ач холбогдол өгдөг. Тэгээд босноосоо хойш ерөөхдөө ажилдаа ирэх хүртэл нэг дунджаар 2 цагийн хугацаанд сүүлийн үед их зуршил олгоод байгаа зүйл бол подкастууд сонсдог. Одоо Монголын гой тань мэдхийн подкастууд сонсно, дэлхийн мэдээ сонсно, гадаад хэл дээр одоо улс оронд өнгөрсөн жишээлбэл шүн юу болж өнгөрсөн байх шиг тийм үү те. Подкастууд их сонсдог. Одоо Монголын подкастаас хамгийн сүүлийн үед их сонсож байгаа нь бол Мандуулын подкаст байна. Эрүүл мэндийн чиглэлээр хууны хөгжилтэй холбоотой ч гэдэг юм уу те маш сонирхолтой сэдвүүдээр бас тухайн одоо чиглэлийн мэрэгжилтнүүдийг урьж оролцуулдаг гоё подкаст байдаг. Өглөө эрт тусдаг хүн байх нь тэгэхээр өглөө 6 цагт тусна. За хоёр дахь мэрэгжил эзэмших бол тэр мэрэгжил нь ямар мэрэгжил байх вэ? Хоёр дахь мэрэгжил яг хэрвээ хуульч болоогүй байсан бол би яг хуульч болцсон ч гэсэн одоо зөвхөн хоёр дахь мэрэгжил гэхээр илүү сэтгэл зүйн чиглэл рүү байх юм болов уу? Хүмүүсийн хоорондын харилцаан дээр бас хуульч хүний бас нэг тэр чиглэлийнхаа ур чадварыг их сайжруулахын тулд сэтгэл зүйн чиглэлийн номнуудыг бас унших, тэр чиглэлээр илүү сонирхол татж байгаа юмуд байгаа учраас сэтгэл зүйч эсвэл бол нөгөө neuroscientist гэж нэрдэгтэй тарих судлаач тэр чиглэл рүү магадгүй илүү үнцгэрч судлах сонирхол бол байгаа. Хуульч хүнд байх хамгийн чухал чадварыг ямар чадвар гэж боддог вэ? Хуульч хүнд байх хамгийн чухал чадвар мэдээж нэлээ олон мэдээж хуулиар ажиллахын тулд олон ур чадварууд шаардлагатай. Гэхдээ миний бодлоор бол нэгдүгээрт нь харилцааны ур чадвар байна. Ялангуяа одоо 21-р зуунд амжилттай хуульч байхын тулд одоо харилцааны ур чадваруудаа нэлээд сайн хөгжүүлэх хэрэгтэй болно. За хоёрдугаарт нь critical thinking гэж нэрлэдэг шүүмжлэлт, ямыг эргцүүлэн боддог, анализ гэдэг тэр ур чадварууд бол хизээд чухал байж ирсэн. Тэр бас чухал хэвээрээ байгаа. За магадгүй дараагийнх нь бол илүү хурдтай өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд одоо маш хурдан өөрчлөлтийг хүлээж авдаг тасан зохицох чадвар. Resilience гэж нэрлэдэг тийм. Тэр чадвар бол бас чухал. За дараагийн асуулт их гоё асуулт байна.
Яг одоо хэн нэгэн алдартай хүнтэй уулзуулъя гэвэл хэнтэй уулзах вэ? Яг одоо хэн нэгэн алдартай гэвэл за сүүлийн 4-5 жил бол нэг хүнийг маш их дагаж одоо ярилцлагуудыг нь сонсож, номыг нь уншиж байгаа. За Израилийн түүхч, философч Ювал Нова Харари гэж хүн байдаг. Та нөгөө юугаар нь Sapiens гэдэг номоор бестселлер номоор нь мэдэх бах. Тэр хүнийг бол нэлээд их дагаж ярилцлагуудыг алдахгүй сонсож тэгээ ирээдүйн талаар, технологийн талаар, AI-ийн талаар ярьж байгаа одоо өнцгүүдийг нь бас сонсох эргцүүлэх дуртай. Тэгээ магадгүй нөгөө 1000 сонсноос нэг уулз гээд тэр хүнтэй магадгүй завшаан тохиолдолд уулзах сонирхолтой. Уулзах хүсэлтэй. 20 жилийн дараах Ням Цэрэн өөрийгөө ямар байгаагаар төсөөлж байна вэ? 20 жилийн дараа. Бараг тэтгэврт гарсан байх хэвээр. Тэтгэврт арайч гараагүй. Гараагүй. Тэтгэврт бол арай гараагүй. Одоо миний хийж байгаа юмнууд бол бас 20 жилийн дараа одоо хуулийн үйлчлэхээс салбар бол нэлээд өөрчлөгдсөн байх бах. Тэ технологийн хөгжил тэрээс шалтгаалаад. Тэгэхээр нэг бол одоо гадны ч юм уу те нэр хүндтэй их сургуульд багшлаад залуу хуульч нарыг одоо дараагийн түвшинд гаргах тэр чиглэл рүү сонирхлоороо багшлаад явж магадгүй. Үгүй бол одоо виртуал хуулийн фирм буюу хаанаас ч хийх боломжтой, тэгээ хаанаас ч ажиллах боломжтой тийм хэлбэртэй виртуал хуулийн фирм ажиллаад явж байж магадгүй. Хуулийн ажлыг хийх гэсэн үг тийм. Эхнийх нь гоё юм байна да. Багшлах нь зүгээр юм байна. Тий. Мэдээж бас эмээгийн ажлыг хийж авах баг. Яагаад хуульчин мэргэжлийг сонгох болсон бэ? Би хуульч мэргэжлийг сонгоогүй хуульч мэргэжил намайг сонгосон гэх. Би ер нь бол хуульч болно гэж юусаа бодож байгаагүй. 10 жил байхдаа илүү математик, физиктэй сонирхолтой, физикийн олимпиадад их ордог, өөрийгөө инженер болно. Ялангуяа сансрын инженер ч гэх юм уу те. Тэр нь жоохон тэнгэрлүүл харсан тэр чиглэлийн инженер, нисхийн инженер ч юм тэр чиглэлээр явна гэж төсөөлдөг байсан. Тэгээ тэр ч утгаараа физиктэй илүү сонирхолтой байсан. Сүүлийн төгсөх ангидаа гинтл нийгмээр сонирхолтой болоод тэгээд нийгмийн олимпиадад, улсын олимпиадад ороод медаль аваад тэгээд урилгаар одоо хуулийн сургуульд орж исэн. За яалцчгүй хуульч мэргэжил Ням Цэрэн сонгосон юм байна. Очиж үзхийг хүсдэг газар. За олон газар улсууд руу одоо бас явсан байх тий. Тий одоогоор нэг 10-аад улсад очиж үзсэн байна. Ажлын шугамар тий. Тэгээд нэг газар руу бол одоо багаасаа очиж үзхийг мөрөөддөг байсан. Тэр нь бол одоо Египтийн хаадын хөндий гэж нэрлэдэг тий. Пирамидтай, сфинкстэй. Яг ч багаасаа бас түүх эртний нөгөө соёл иргэншлийн түүхэд их сонирхолтой байсан. Тэгээд тэр ч утгаараа одоо хүртэл тэр мөрөөдөл маань хэвээрээ байгаа. Тэгээд бас удахгүй боломж гараад явах бах гэж найдаж байна. Явах баха. Итгэлтэй итгэж байна. Эрдэж шувуу эсвэл шөнийн шар шувуу алийг сонгох вэ? Ер нь бол эрдэж шувуу гэж хэлнэ. Одоо за түрүү хэлсэн тий. Өглөө эрт босдог. Өглөө эрт босдог. Тэгээд ажил дээрээ ер нь төвлөрч суух ажлуудаа 12 цагаас өмнө, өд дундаас өмнө гал босох дуусгахыг хичээдэг. Нэг төвлөрчих юм бол ер нь 4-5 цаг судлаасаа босохгүй ажиллаа хийдэг бас тийм чанар бол байгаа. За сүүлийн асуулт 2025 онд юу хүсэж байна вэ? Өглөө өвгөөс юу хүсэх вэ? Өглөө өвгөөс. Нэгээр юу хүсэж байна гэх. 2025 онд яг гоо бид нар чинь байнга л завгүй ажиллаж идэг те. Хуульч нар бол цаг наргүй л байнга ажиллахыг шаарддаг тийм мэргэжил. 25 онд хүүхдүүдтэй, аав ээжтэй, гэр бүлтэй илүү их цаг зарцуулахыг хүсэж байна. Тэгээд илүү их бас энерги шалтгаан олон байгаасаа гэж хүсэж байна. За гоё хүсэл байна. За өнөөдрийн дугаарт өмгөөллийн Snow Hill Consultancy хуулийн фирмийн гүйцэтгэл партнер Ням Цэрэн оролцлоо. Танд баярлалаа. Таны одоо цаашдын ажил хөдөлмөр амьдралд сайн бүхний хүсье. За та бүхэнд бас сайн сайхныг хүсье. Өрсөнд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.
надад ч амар брэнд юм билээ шүү. Сайн байцгаана уу гэж хэлдэг нь.